Өмнөх хичээлээрээ бид нар болоод ерөөсөө models буюу одоо баймжуудын монгол хэлд яаж буулгаж орчуулдаг юм бэ гэдгийг ерөнхийд нь тоймлож үтсэн. Тэгэхээр энийг одоо өөр юм болгоод гартаа цээжиндээ толгоонд оруулаад өөрөө мэддэг өрөөлд одоо хэлээд өгч чаддаг хэрэглээний төвсөнд одоо эзэмших гэх юм бол одоо нэг үг авчаад тэрийгэ яах вэ гэвэл юу яагаад гэдгийг хувиргаад байх шаардлагатай. За тэгээд байх юм бол хүн чинь ерөөсөө active passive дээр нь мөн үү? Одоо бүгдээрээ л одоо passive руугаа хувирна шүү дээ. Тийм болохоор одоо идэвхтэй идэвхгүй хэв дээр хургаад орчуулгыг ингээд хилээд байхаар одоо ямар тохиолдолд хэрэгэлдэг, хизээ хэрэгэлдэг, одоо юу гэж орчуулдаг гэдг нь одоо аяндаа тогтоогдоод ирдэг. Тийм учраас өнөөдөр жишээ болгоод багш нь одоо та нарт нэг одоо би машин засаж чаднаа гэдэг өгүүлбэрийг одоо энэ бүх модуль дээр хуургаад үзүүлээд орчуулъя. Тэгэхээр цаашдаа ямар ч хамаагүй нэг өгүүлбэр авчаал тэрийгээ одоо хуургаад ах хэрэгтэй. Томьёонд тоос хэлж байгаа юм шиг. So I can fix a car гэвэл би машин засаж чаднаа. A car can be fixed гэвэл машиныг засаж чаднаа. Буюу машин засагдаж болно гэж орчуулна. За could-ээр явъя. I could fix a car. Би машин засаж чадсан. A car could be fixed. За энэ машин засагдаж болох юм аа. I could have fixed the car. Би тэр машиныг засаж чадах байсан. Гэхдээ чадаагүй. A car could have been fixed. Машин засагдаж болох байсан. Гэхдээ засагдаагүй. I may fix a car. Би машин засаж болох юм. Мөн үү? A car may be fixed. За машин засагдаж болох юм. I might fix the car. Би энэ машиныг засаж болох байхаа. Мөн үү? The car might be fixed. За энэ машин засагдаж болох байхаа. За дараа нь I might have fixed the car. За би тэр машиныг засаж болох л байсан. Гэхдээ засаагүй байх нь шүү дээ. The car might have been fixed. Тэр машин засагдаж болох л байсан. Гэхдээ засагдаагүй. За 13. You must fix the car. Чи энэ машиныг заавалчгүй засах ёстой. The car must be fixed today. Энэ машин заавалчгүй өнөөдөр засагдах ёстой. Дорж must have fixed the car. Дорж энэ машиныг зассан юм байна л та. Зассан болж таарлаа шүү. Өнгөрсөндөх таамаг учраас. Засснаас гарцаагүй. За the car must have been fixed. Нөгөө машин чинь засагдчихсан юм байна л та. Засагдчихсан болж таарлаа шүү. За Дорж must be fixing the car гэвэл Дорж нөгөө нэг машиныг засаж байгаа юм байна л та. Өнөөгийн таамаг учраас тэгж байгаа болж таарлаа шүү гэж. The car must be being fixed right now гэвэл нөгөө машин чинь яг одоо засагдаж байгаа юм байна л та. Дорж would fix the car. Дорж энэ машиныг засах байхаа. Засах болов уу? The car would be fixed. Энэ машин засагдах байхаа. За Дорж would have fixed the car. Дорж энэ машиныг засах байсан байхаа. The car would have been fixed. Энэ машин засагдаж болох байсан байхаа. I would like to fix the car. Би энэ машиныг засмаар байна. The car would like to be fixed today. Энэ машин өнөөдөр засагдмаар байна. Энэ машиныг гэдээ одоо шилжүүлээд бас орчуулж болно. Passive буюу идэвхгүй хэв дээр байвал өнөөдөр засмаар байна гэд. You should fix the car. Чи энэ машиныг засах хэрэгтэй. Засвал зохилтой. Засчвал их сайн байна гэд. За дараа нь the car should be fixed today. Энэ машин өнөөдөр засагдах хэрэгтэй. Засагдвал зохилтой. Засагдчихвал их сайн байна гэд. За You should have fixed the car yesterday гэвэл чи уг нь өчигдөр энэ машиныг зассан бол зүгээр байсан юм аа гэд.
айдуу намдуу байвал за жаахан ширүүн дөрөн байх юм бол засчихгүй юугаа хийж ийсэн, засчихгүй өгснээ хийж ийсэн гэж орчуулна шүү дээ бид нэр. Өнгөрсөнд хийгээгүй юмыг хийцэн байсан бол зүгээр байсан юм а гэдэг илэрхийлдэг баймж учраас. За passive дээр the car should have been fixed yesterday гэвэл энэ машин уг нь өчигдөр засагдсан байсан бол зүгээр байсан гэж. Гэхдээ засагдаагүй. За you shouldn't have fixed the car гэх юм бол чи өчигдөр энэ машиныг засцсан хүн дээр хэлнэ одоо. Засаагүй байсан бол зүгээр байсан юм гэж. Яах гэж зассан юм? Өгснээ зассан юм бэ гэдэг. За 30 дээр нь болохоор одоо зэгсэн завдсан үйлийг илэрхийлдэг учраас he is going to fix the car tomorrow гэвэл тэр маргааш энэ машиныг засах гэж байгаа. The car is going to be fixed tomorrow гэвэл энэ машин маргааш засагдах гэж байгаа. You have to fix the car. Чи энэ машиныг засахаас өөр арга байхгүй. The car has to be fixed today. Энэ машин өнөөдөр засагдахаас өөр арга байхгүй. Дорж is to fix the car. Дорж энэ машиныг засаж таарад байгаамаа. Засахгүй бол болохгүй байгаамаа. The car is to be fixed today гэвэл энэ машин өнөөдөр засагдах юм байгаа юм. Гэхдээ бүү мэдээ амжаач гүүч. За the car was Дорж was to fix the car yesterday. Дорж өчигдөр тэр машиныг засаж таарсан юм аа гэд. Засахгүй бол болохгүй байсан юм аа. The car was to be fixed yesterday. Энэ машин өчигдөр засагдах байсан юм. Гэхдээ засагдаагүй. За I used to fix a lot of cars when I was young. Гэвэл би залуу байхдаа их олон машин засдаг байж билээ. Дурсан зулчиж байгаа. A lot of cars used to be fixed. За их олон машин засагддаг байж билээ. Одоо бол үгүй. За тэгээд he tends to fix the car today. Тэр өнөөдөр энэ машиныг засах чиг хандлагатай байна. The car tends to be fixed today. Энэ машин өнөөдөр засагдах шинжтэй байна. Чиг хандлагатай байна. За you need to fix the car. Чамд машин засах хэрэгцээ гараад байна. The car needs to be fixed today. Энэ машинд өнөөдөр засагдах хэрэгцээ гараад байгаамаа гэд орчуулахад сонсголонгүй байвал шийдвүлээд энэ машиныг өнөөдөр засах хэрэгцээ гараад байгаамаа. Need to fix гэвэл одоо засаж зориглох. Need to be fixed гэвэл энэ машин засагдах зориг гараад байна гэхээр жоохон онцгой учраас зарим нэг таарахгүй зүйл дээр нь орхих хэрэгтэй. I want to fix the car. Би энэ машиныг засахыг хүсэж байна. The car wants to be fixed today. Энэ машин өнөөдөр засагдахыг хүсэж байгаа. You had better fix the car. Чи энэ машиныг зассан чин дээрээ the car had better be fixed today. Энэ машин өнөөдөр засагдсан нь дээрээ. За тэгээд дараа you ought to fix the car. Чи энэ машиныг засах нь зүйтэй. The car ought to be fixed. Энэ машин засагдах нь зүйтэй. You had better not fix the car. Чи энэ машиныг засаад димийдээ. The car had better not to be fixed. Энэ машин засагдаад димийдээ. I would rather fix the car. За би чи энэ машиныг засдаг юм билүү дээ. I am keen on fixing the car. Би машин засах дуртай. За I am fond of fixing the cars гэвэл би машин засах хорхоотой. Машин засалтын хорхоотон гэсэн ингэж. Тэгээ одоо ямар нэгэн үйл үг аваад одоо би мод тарьж чадна, мод таригдаж чадна. Би мод тарьж чадсан гэл нэг өгүүлбэр авчаад 1-7 хоногт ингээл хуургаалах юм бол ямар ч хүн энийг бол гартаа оруулаад авч чаднаа. Тэгээд хэрэгтэй газарт гаргаж ирээд зөв хувилбараар нь орчуулад ээж чадна гэсэн үг байна шүү дээ. Хэрэглээд ээж.